Сайн бацгаана хүмүүстээ багшин та бүхэндээ дараагийнхаа лекцийг хүрэхэд бэлэн болсон байна. Бид өмнөх хичээлээрээ төр эдийн засгийг ямар бодлогоор зохицуулдаг вэ гэдэг сэдвийн хүрээнд сангийн бодлогын тухай авч үзсэн бол өнөөдрийн хичээлээрээ төрийн мөнгө зээлийн бодлогын тухай авч үзнэ. За уламжлал ёсоор багш нь та бүхэнд дэлгэцэнд суралцсан зорилтуудыг харуулсан байна. Хүүхдүүд маань бүгдээрээ маш анхааралтай уншаад уг зорилтод тулгуурласан мэдлэг чадвартай болно гэдэг зорилгыг өөртөө бас тавиарай. За төр эдийн засгийг 1-р сангийн бодлого, 2-р мөнгөний бодлогоор дамжуулан зохицуулдаг. За тэгвэл бид өмнөх хичээл дээр сангийн бодлогыг Монгол Улсын засгийн газар сангийн яам удирдах явуулдгийг үзсэн байгаа тийм ээ. За сангийн бодлого маань өөрөө орлого, зарлага гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдээснийг хүүхдүүд та бүхэн маань санаж байгаа байх. За тэгвэл бид өнөөдрийн хичээлээрээ мөнгөний бодлого гэж юу хэлдэг юм бэ гэдгийг авч үзэж судлах болно. За дэлгэцэнд өргөцснөөр хүүхдүүд та бүхэн маань анзаарч байгаа бах мөнгөний бодлогыг Монгол банк хэрэгжүүлдэг байх нэ. За энд өгдсөн бүтүүчээс харахад мөнгөний бодлого, сангийн бодлого хоёулаа нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилготой байгаа хүүхдүүд та бүхэн маань анзаарч харсан байхаа. За мөнгөний бодлогыг бүгдээрээ хамт үзэхээс өмнө зээл гэж юу вэ гэдэг асуудлын тухай ярив. За иргэн аж ахуйн нэгж байгууллага ирээдүйн орлогоос эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр эрх бүхий байгууллагаас батлсан эрх зүйн зохицуулалтын хүрээнд гэрээ байгуулан олгох санхүүжилтийг зээлгэнэ. За хүүхдүүд та бүхэн маань дэлгэцэнд бас өгсөн зургуудыг харж авах. За маш олон арилжааны банкуудыг харуулсан байна. За ер нь банкуудын зээл олох гэж зогсоох юм бол бизнесийн идэвхжлэнээс харж эдийн засаг маань хямарч иж идэг. Тиймээс зээлийг бас эдийн засгийн цус гэж зарим судлаачид тодорхойлох нь олон байдаг. За мэдээж хүний бензний эргэлт сайн байвал эдийн засаг эрүүл байна гэж үзэж идэг. Мэдээж тэр цусны эргэлт мод бол яах нь вэ? Түүнтэй адилхан эдийн засаг өсөлтөн саарна, цаашраад хямрал нүрнэ гэж судлаачид үздэг байна. За тэгэхээр бидний үзэж байгаа мөнгө зээлийн бодлогонд зээл гэдэг энэ ойлголт маш чухал гэдгийг хүүхдүүд та бүхэн маань ойлгож авсан байх тийм ээ. Эдийн засагт маш олон онол өрсгөл чиглэлүүд байдаг. Үүний нэг нь монетарист онол. За энэ онолын гол санаа нь мөнгөний хэмжээг түүний хэрэгцээнээс хамааруулаад өсгөөд байвал хүмүүсийн хувьд мөнгөний үнц нь буурч тэд мөнгийг мөнгө байдлаар хадгалахын оронд түүнийг бараагаар солихыг илүүд үзнэ гэдэг онол. За нэг ёсондоо мөнгөний хэмжээ их байх тусмаа яах нь мөнгөний үнц нь буурна гэсэн санааг илэрхийлж байна. За хүүхдүүд та бүхэн маань дэлгэц рүү маш анхааралтай хараарай. За тэгэхээр мөнгө зээлийн бодлогын гол онцлог нь юу гэхээр зэрэг зээлийн хүүний тусламжтайгаар гүйлгээнд мөнгөний нийлэлтүүдийг зохицуулж болох юмаа гэдэг санаа гаргаж ирж байна. Өөрөөр хэлбэл нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мөнгөний хэмжээ болон зээлийн хүүд нөлөөлөх бодлогыг мөнгө зээлийн бодлого гэнэ. За тэгэхээр төр нийт эрэлтийг нэмэгдүүлж эдийн засгийн уналтыг сааруулахын тулд яах нь вэ? Зээлийн хүүг бууруулдаг. Эсвэл гүйлгээнд байх ёстой мөнгөний тоо хэмжээг өсгөх механизмыг хэрэглэж болдог байна. За хүүхдүүд та бүхэн маань бас нэг асуудал дэвшүүлж магадгүй тийм ээ. Зээлийн хүүг бууруулах нь яагаад нийт эрэлтийг нэмэгдүүлдэг юм бэ гэж. За банкны зээлийн хүүг буурахад иргэд болон аж ахуйн нэгжүүдээс хэрэглээ болон хөрөнгө оруулалтанд зориулж зээлийн хэмжээ нэмэгдэж гүйлгээнд байх мөнгөний тоо өсснөөр хүмүүс мөнгөтэй болж нийт эрэлт яах нь нэмэгддэг байна. За тэгвэл хоёр дахь асуулт гарч иж байна. Гүйлгээнд байх мөнгөний тоо хэмжээ өсөх нь яагаад нийт эрэлтийг нэмэгдүүлээд идэв юм бэ гэж. Тэгэхээр эдийн засгт мөнгөний хэмжээг
түүний хэрэгцээнээс хамааруулаад өсгөөд байвал хүмүүсийн хувьд мөнгөний эзэн буурна. Тэд мөнгийг хадгалахын оронд харин бараагаар солихыг илүүд үзнэ гэсэн үг. Нөгөө монетаристуудын санаа явж байгаа зүгтүүдээ. Тэгэхээр аль болох бага хуримтлуулж илүү одоо ихийг худалдан авснаар нийт гэрэлтийг нэмэгдүүлнэ гэж үздэг байна. Мөнгөний бодлогыг хоёр ангилдаг. За үүнд нэгдүгээрт мөнгөний хумих бодлого, хоёрдугаарт мөнгөний тэлэх бодлого. За түүнчлэн мөнгөний бодлогыг мөнгөний зөөлөн бодлого, мөнгөний хатуу бодлого гэж бас зарим судлаачид авч үздэг. За тэгвэл мөнгөний зөөлөн бодлогыг ямар тохиолдолд авч хэрэгжүүлдэг юм бэ гэдгийг хүүхдүүд та бүхэнд харуулсан байна. За эдийн засгийн уналтын үед ажилгүйдлийг бууруулж эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх зорилгоор мөнгөний нийлүүлэлтийг өсгөн мөнгөний зөөлөн бодлогыг авч хэрэгжүүлэх нь илүү оновчтой байж дээ. За эндээс хүүхдүүд маань мөнгөний нийлүүлэлтийг өсгөн гэсэн түлхүүр үгийг сайн хараарай. Тэгэхээр мөнгөний нийлүүлэлтийг өсгөнө гэдэг маань нөгөө мөнгөний яах нь тэлэх бодлого явагдаж байгааг хүүхдүүд маань анзаарч харсан бахаа гэж багш нь бодож найдаж байна. За тэгвэл мөнгөний хатуу бодлогыг ямар тохиолдолд авч хэрэгжүүлдэг вэ гэхээр эдийн засгийн мөчлөгийн сэргэлтийн үе болон оргил үед үнийн ерхий түвшний өсөлтийг бууруулах, урьдчилан сэргийлэх, мөнгөний нийлүүлэлтийг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлдэг. За энд хүүхдүүд та бүхэн маань түлхүүргүүдийг бас сайн анхаараарай. Мөнгөний нийлүүлэлтийг бууруулах. За энэ маань нөгөө мөнгөний хумих бодлогыг харуулж байгаа хүүхдүүд маань анзаарсан бахаа гэж бодож байна. За тэгэхээр ямар тохиолдолд зөөлөн бодлого авч хэрэгжүүлдэг юм? Ямар тохиолдолд мөнгөний хатуу бодлогыг одоо төрөм авч хэрэгжүүлдэг вэ гэдгийг хүүхдүүд та бүхэн маань маш сайн анзаарч хараарай. За энэ асуулт маань бас 9-р ерхий шалгалтанд ирдэг гол асуулт байгаа шүү. За хүүхдүүд та бүхэнд багшин дэлгэцэнд нэг эрдэмтний зургийг харуулсан байна. За Хайк сонирхдаг эдийн засгийн асуудлуудын хүрээ маш өргөн байдаг. За түүний боловсруулсан эдийн засгийн онолууд нь нийт эрх хүлээмжшүүлсэн үзэл бодолтой байнга зөрчилж идэг онцлогтой байна. За тэрээр эдийн засаг, логик, ёс зүй болон социализмын шинжилгээ ухааны үндслийг бүх талаас нь судалж, одоо социализмыг айлч талаас нь авч үзсэн маш алдаатай байсан гэдгийг бас нотолсон юм эрдэмтэн байж идэг. За Хайк тэгвэл юу гэж авч үзсэн юм бэ гэхээр гүйлгэнд байгаа мөнгөний хэмжээ болон үнийн түвшний хооронд шууд холбоо байхгүй гэдгийг баталсан байж идэг. За тэрээр зах зээлд эдийн засаг ингэж идэвхтэй оролцоод байвал түүнд зөвхөн хор уршиг л учруулнаа гэж үздэг эрдэмтэн байна. За тэгвэл бид өмнө нь сангийн бодлогыг авч үзэж байхад Кейнсийн онолтой танилцчихсэнийг хүүхдүүд маань бүгдээрээ санаж байгаа бах. За Кейнсийг эдийн засгийн шинжилгээ ухаанд хувьсгал хийсэн хүн гэж үздэг. За тэрээр зах зээлийн тогтолцоо нь эдийн засгийн уналтаас өөрийгөө аварч чадахгүй юм а гэдгийг баталж төрийн оролцоотойгоор нийт эрэлтийг нэмэгдүүлэх замаар энэхүү зорилтыг одоо шийдэх ёстой гэж үзсэн байж дээ. Ингээд 1930-аад оны ихэр барууны орнуудыг хамарсан хүчтэй бөгөөд сунжирсан эдийн засгийн уналт нь Кейнсийн дүгнэлтийг нэг өсөндөө баталсан байждаг. Ингээд Кейнсийн онол макро эдийн засгийн онолын цаашдын хөгжил болон барууны орнуудын төрийн эдийн засгийн бодлогод маш их нөлөө үзүүлсэн байждаг. Ингээд түүнийг эх орныхоо өмнө байгуулсан гавьяаг нь үнэлэн лорд гэдэг зэрэг олгосон байждаг. Гэтэл түрүүн бид нар одоо судлаач Хайкийн тухай авч үзсэн байгаа тийм ээ. Хайк юу гэж авч үзсэн бэ гэхээр зэрэг нэг асандаа хинтч ялангуяа төрд эдийн засгийг удирдах шаардлагатай бүх мэдээлэл байхгүй. Иймээс эдийн засгийг үр ашигтай удирдах боломжгүй юм аа гэдгийг одоо гаргаж ирсэн байждаг. За ингээд Хайк эдийн засаг, логик, ёс зүй болон социализмын шинжилгээ ухааныг бүх талаас нь судалж үзээд социализмыг альж талаас нь авч үзсэн маш алдаатай байсан юм а гэдгийг нотолсон байна. Эдийн засгийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үндэслэн 1974 онд түүнд Нобелийн шагнал олгосон юм онцлогтой байждаг. За хүүхдүүд та бүхэн маань бас эдгээр эрдэмтдийн үзэл бодол, үзэл баримтлалыг хооронд нь харьцуулаад авч
үзэж байгаа бах. За Кейнс маань нэгсэндээ төр нэгсэндээ эдийн засагт оролцох ёстой юм аа. Төрийн оролцоо бол эдийн засагт байх ёстой юм аа гэж авч үзэж байсан бол Хайк эсэргээрээ төр эдийн засгийг үр ашигтай удирдах боломжгүй юм аа. Эдийн засгийг удирдах шаардлагатай мэдээлэл хинт ч байдаггүй юм аа гэсэн санааг гаргаж ирснээрээ онцлогтой байгаа. За эдгээр сэтгэгчдийн эдгээр үзэл бодол, үзэл баримтлал маань элт эрхийг шалгалтанд ирдэг учраас хүүхдүүд та бүхэн маань бас маш анхааралтай ялгаж ойлгоорой гэж багш нь хүсэж байна. За ингээд бид макро эдийн засгийг зохицуулдаг төрийн мөнгөний бодлого, мөн төрийн сангийн бодлогын тухай авч үзсэн. За мөнгөний бодлого нь бас зах зээлийн механизм суйрлан хэрэгждэг онцлогтой гэдгийг хүүхдүүд та бүхэн маань бас ойлгож байгаа гэж багш нь бодож байна. За ингээд бид өнөөдрийнхөө хичээлийг дүгнэж үзье. За төр эдийн засгийн үндсэн хоёр бодлогыг авч хэрэгжүүлдэг тухай бид нар үзлээ, тийм ээ. За өмнөх лекцээрээ багш нь сангийн бодлогын тухай нэгэн дэлгэрэнгүй авч үзсэн бол энэ удаагийн лекцээрээ мөнгө зээлийн бодлогын тухай хүүхдүүд та бүхэнд одоо үзэж сонирхоллоо. За тэгэхээр ямар тохиолдолд сангийн бодлогыг хэрэгжүүлдгийг, ямар тохиолдолд мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг юм бэ гэдгийг хүүхдүүд та бүхэн маань дахиад нэг эргцүүлээд бодоод үзээрэй гэж багш нь хүсэж байна. За хүүхдүүд та бүхэн маань өнөөдрийнхөө хичээлийг анхааралтай үзсэн бол гэртээ сурагчийнхаа 110-аас 113 дахь хуудсын мэдээллийг уншаад гол ойлголтоо тэмдэглэж аваарай. Үйл ажиллагаа 4-5 4-6 хийж гүйцэтгэж өөрийгөө үнэлээрэй гэж багш нь хүсэж байна. Мөн хичээлийн агуулгатай холбоотой мэдээллийн сайтуудаас бас дэлгэрүүлж биедан судлаарай гэж багш нь хүсэж байна. Ингээд өнөөдрийнхөө хичээлд нь идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Сурах үлсэд нь өндрөөс өндөр амжилтыг